За сайн бацгаана уу. Та бүхэнд өнөөдрийн дархлаажуулалт томоогийн халдвараас сэргийлэх үндсэн арга болохын сэдвээр сургалт хийж байна. За энд би ангаахын шинжилгээний үндэсний их сургуулийн багш Ил Гамболд гэж хүн байна. Энэ томоогийн вирусын халдвараас сэргийлэх үндсэн 3 аргачлал байдаг. За энэ 3 аргачлал бол томоогийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах, хоёрдугаарт нь амны хаалт зөөх, гуравдугаарт нь гарын эрүүл мэндийг сахих гэсэн, эрүүл ахуйг сахих гэсэн энэ ийм хялбархан боловч үр дүнтэй энэ аргууд бол дэлхийд дахина энэ томуудаа тэмцэх, томоогоос урьдчилан сэргийлэх үндсэн арга болгож бид хэрэгжилж байгаа. Томоогийн халдвараас сэргийлэх хамгийн үндсэн гол арга бол энэ томоогийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах явдал байгаа юм. Вакцины тариул. Ингэж вакцины хийлгэснээр та томоо өвчнөөс өөрийгөө болон өөрийн хамгийн хайртай гэр бүлийнхнийг хамгаалах ийм хамгийн үр дүнтэй аргыг мөрдөж байгаа гэж үзэж болно. Гэхдээ энэ ард иргэдийн дотроос энэ томоогийн вакциныг үл тоох, хэрэгсэхгүй байх, түүнээс зайлсхийх ийм тохиолдол нэлээд гарч байгаа юм а. Томоогийн эсрэг энэ вакцин хэр үр дүнтэй вэ? За энэ вакцин хүмүүсийг халдвараас сэргийлэх, хэвийн амьдрахад туслах хамгийн хүчтэй зэвсэг гэж энэ эмчнэр бид үздэг. Вакцин хийлгэсэн хүмүүс нь өөрсдөө халдвар авсан ч хүн дээр өвдөхгүй. Мөн бусдад энэ томоогийн вирусыг халдаах, дамжуулах магадлал буурдаг. Вакцин зөвхөн өөрийгөө төдийгүй танай гэр бүл, танай найз нөхдийн дотор байгаа энэ ханиад томоонд илүү өртөмхий байх эргэн тойрныхоо хүмүүс, найз нөхдийг томоогоос хамгаалах гол нөхцөл бол. Тэгэхгүй та л өөрөө вакцин хийлгэхгүй бол та өөрөө энэ томоогийн халдварыг эдгээр энэ өртөмтгий найз нөхөд бүлгийн хүмүүст тараах юм эрсдэлтэй гэж үздэг. Томоогийн вакцин ер нь хэр зэрэг үр дүнтэй вэ? За энэ томоо бол бүхэл улс оронд их өндөр тархацтай байдаг. Тэгээд тэр дундаас их олон хамардаг учраас биеийн эсэргүүцэл суул, өндөр наст хүүхдүүд бол хүн дээр тус зарим нь нас баралтанд хүргэдэг ийм аюултай өвчин. За энэ Эмили Мартин гэдэг энэ эмч хэлснээр томоогийн вакцин томоогоор өвдөх тохиолдлын тог 40-оос 60% бууруулдаг гэж энэ Мичиган их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн багш байна. Энэ хүн ингэж хэлж байгаа. За ер нь статистикч гэсэн ингэж үздэг. 60%, 11 он, 11, 12, 47, 49, 52, 58, 40 гэх мэт ийм хувь. За зарим жил нэг жоохон тийм зөрүү тагарч бас болдгоо л доо. За энэ вакцин тариулахаар яадаг вэ гэхээр вакцин тарихаар хүний бие өөрөө тэр нэг үүсгэгчийн нэг хэсэг болж харагддаг. Тийм учраас тэр үүсгэгч гэж үзээд бие өөрөө түүний эсрэг биеийг үүсгдэг. За энэ дээр бол патожен гэдэг нь яг тэр эмгэг төрүүлэгч адилаар энд аваачаад тийм вакцин ийм томоогийн вирустай адил төрлийн биет суулгаад өгтөр энэ биетийг энийг тариулсан энэ хүний биеийг дархлааны тогтолцоо юу гэж үзэх үгүй л энэ эмгэг төрөгч маягтай болчлоо гэж үзээ түүний эсрэг бие үүсдэг учраас энэ их өндөр үр дүнтэй ийм арга. За энэ жишээлбэл энэ бүх энэ цар тахал их айхтар өндөр халдварын дэгдэлтэй энэ өвчнүүдийн эсрэг гарсан энэ вакцин бол дандаа 99-ээс 100%. Жишээлбэл энэ дээр томоогийн Б вирусын эсрэг гарсан энэ вакцин бол энэ вакциныг хийхээс өмнөхийг бодвол хийсний энэ вакциныг үйлдвэрлэж эрүүл мэндэд тусламжуулалтыг хэрэглэснээс хойш энэ халдварыг 99.8% хүртэл бууруулах вакцины үр нөлөө ийм өндөр юм а гэж энд харуулж байна. За энэ томоогийн вакцин хийлгэснээр хүмүүс иргэд томоо өвчнөр өвдөхөөс 100% бүрэн
буюу 100% хамгаалж чадахгүй. Гэхдээ энэ хүндрэл, томооны улмаас үүсэх хүндрэл нас баралтыг эрс болгодог ийм ач холбогдолтой юм. Энд томоо тусгаас нэг 40-60% нь бол урдсан сэргийлээд түүнээс одоо үлдсэн хувьд нь бол хүндрэл нас баралтаас сэргийлдэг ийм ач холбогдолтой юм гэж бид одоо ард түмэнд их сайн ойлгуулах зүйтэй байд юм аа. Энэ вакциныг тариулахаар эрүүл залуу хүмүүс томууд тусахгүй болохоос гадна томуу төст амьсгалын дээд замын халдваруудаас одоо авахгүй байх юм нөхцөлийг бүрдүүлдэгэ гэж энэ Жюли Брандиес гэдэг энэ эмч энд хэлсэн байна. За энэ жил манай улсад авч хэрглэж байгаа 4 цент одоо вакцины зураг энд харагдаж байна. Энэ 2017 онд хийсэн нэг судалгаагаар вакцин хийхэд хүмүүсийг эмнэлэгт хэвтэх энэ 18-аас 65 хүртэх насны хүмүүсийн тоо 51%-аар буурдаг. 65-аас дээш насныхан 37%-аар буурдаг. За мөн 18-19 онд хийсэн судалгаагаар бага насны хүүхэд том өвчний улмаас эмнэлэгт хэвтэ эмчлүүлэх тохиолдол 41%-аар бууж, яралт тасламж хандах тохиолдол 51%-аар бууруулсан ийм өндөр үр дүнтэй. Тийм учраас бид энэ вакциныг одоо ард иргэдэд сайн хийх юм бол эмнэлэгт хэвтэх, эмнэлэгт хандах энэ тоо бол 50, түүнээс дээш хувиар буурах юм болцоотой байна. Томоогийн вакцинууд голчлон томоогийн В хүрээ болон А хүрээний зарим вирусын эсрэг илүү их өндөр үр дүнтэй. Гэхдээ харин энэ томоогийн А хүрээний H3N2 хүрээний вирусын эсрэг арай сул. Яагаад гэвэл энэ H3N2 вирусууд нь илүү хурдтай мутацид ордог, гений өөрчлөлтөнд ордог учраас эрдэмтдийн тооцоол жоохон зөрөх юм тал бий. Гэхдээ энэ судлаач манай эрдэмтэд, олон улсын эрдэмтэд жил болгон энэ вакцины шинэ хувилбаруудыг тэр одоо томоогийн тархалтыг энэ олон улс дамнан байрлсан энэ томооны судалгааны тандалтын төвүүд хүрээ одоо тархалтыг гаргаж байгаад энэ жилээр энд шинэ одоо вакцины хувилбарыг гаргадаг. Энэ 22-23 оны энэ вакцины шинэ хувилбарыг энд ингэж улаанаар тэмдэглэсэн байна. За эндээс мөн А, Б гин тус хоёр хувилбарыг хагуулсан 4 цент вакциныг бид одоо хэрэглэж байгаа юм аа. За ингээд ер нь вакцин хүн болгонд хэрэгтэй ийм их өндөр ач холбогдолтоос гадна бүр одоо илүү их чухалчлан хийх ийм хүмүүс одоо байдаг. Бүр заавалчгүй, зайлшгүй одоо энэ дархлалыг энэ вакциныг хийх. Энэ нь бол 65 түүнээс дээш насны өндөр настай хүмүүс. За мөн архаг өвчтэй зүрхний астм, бөөрийн үйл ажиллагааны архаг өвчин, чихрийн шижин, за мөн одоо жирэмсэн эхчүүд, хүүхэд гэх мэт энэ өртөмтгий бүлгийн хүмүүс бол энэ томоогийн вакциныг зайлшгүй хийлгэж явах хэрэгтэй. За энэ жил Аз номхон талаан бүс нутагт томоогийн халдвар нэтгэх жил өндөр байгаа жил тул одоо Монгол улсын иргэн болгон вакцины хийлгэх юм шаардлагатай. Томоогийн эсрэг тарьж хэрэглэдэг вакцины тунгийн харуулсан байна. За энд 3 нас хүртэлх 6 сараас 3 настай хүүхэд одоо эхний удаа тариулахдаа 2 тун тариулдаг. За түүнээс хойш жил болгон 1 удаагийн тун тариулна гэж энэ олон улсын вакцины талаар одоо зөвлөгөө өгдөг комиссийн одоо юм өдөртөмж гарцсан 22-23 онд яаш. Тэгэхээр энд юу харуулж байна гэхээр 8-аас 9-с доош насны хүүхдүүд бол эхлээд 6 сараас эхлэн томоогийн вакциныг хийлгэж болно. 6 сараас 8 нас хүртэл бол эхлээд хийлгэхдээ жилдээ 1-2 удаагийн тун авч хийлгээд хоорондоо 4-7 хоногийн зай. Түүнээс хойш насанд турш одоо жил болгон нэг удаа энэ сэргээх тунг хийлгэж явд юм а гэж энд заавар гарсан байна. За ингээд зүү одоо шипреснээс айдаг, тариураас айдаг хүүхдэд бол мөн хамраа тусаадаг вакцин хийсэн байдаг. За энэ нь бол мөн л одоо үр дүнтэй гэж үздэг.
За энэ жил одоо бидний хэрэгжилж байгаа вакцин хэр зэрэг үр дүнтэй болохыг энэ Jeff Cohn гэж хүн одоогоор хэлэх жоохон эрт байна гэж намайг энэ лекцийг бэлдэж яхад ийм одоо бичиг баримт гаргасан байна. За энэ өөрөө бол энэ Торонтогийн их сургуулийн вакцины урдсан сэргийлэх төвийн эмч хүн байна. Энэ вакцин тухайн жилийн томоогийн вирусын омогтой бүрэн таарахгүй байсан ч хүмүүсийг хүн дээр өвчлөх, хүндрэхээс хамгаалдаг гэдгийг харин энэ одоо эмч докторууд хэлж байгаа юм. Ийм учраас одоо тэр таарахгүй, онсон оноогүй гэж юм энд одоо байхгүй. Хэдийгээр одоо зарим нэгэн бүлэгтээ вирус омогтой таарахгүй байсан ч хүн дээр өвчлөх, цааш хүндрэхээс сэргийлдэг учраас энэ вакцин гэдэг бол үнэхээр одоо энэ томоогийн цар тахал, бусад одоо цар тахлаас урдсан сэргийлэх эмчилгээний хамгийн гол арга бол мөн. За энэ жирэмсэн эмэгтэй томоогийн эсрэг вакцин хийх үү гэхээр за энэ Америкийн нэгдсэн улсын өвчнөөс сэргийлэх хянах төв, дархлаажуулалтын үндэсний хороо зэрэг энэ эмэгтэйчүүд томоогийн эсрэг вакцин хамрагдах нь зүйтэй гэж зөвлөж байгаа. Тэр байтугай төрсний дараач хөх үйл үедээ эмэгтэйчүүд томоогийн вакцин хийлгэнэ. Харин энэ амьд вакцин гэж юм хамраар шүршиж хийдэг вакцин бол нэг их сайнгүй. Энэ бол одоо бас урагт нөлөөлч мэднэ гэж ийм заавар гарсан байна. За энд энэ доктор Ашиш Жа гэдэг хүн байна. Энэ бол цагаан ордны өнөөдөр одоо яг цагаан ордны энэ COVID-19 цар тахлын зөвлөх, зохицуулагч хийж байгаа юм хүн байна. Энэ хүн юу гэж хэлсэн гэхээр та томооны болон ковидын вакцины нэгэн зэрэг хийлгэжүүл зүгээр байна, үр дүнтэй байна гэж. Энэ бол энэ ковидын үед гарсан энэ тун, эннийхээ нөө сэргээх тунг та томооныхаа тунтай хамт хийлгэж болно. Цагаан ордноос бол ингэж Америкийн иргэдэд ингэж зөвлөж байна. За энэ яагаад гэхээр 2 удаа явж, 2 удаа тариулж, тэгээ 2 удаа бас нэг би энэ ялгүй одоо нөгөө вакцины нөлөө гарч яахгүй. Энэ бол ингээд нэг хамт хийлгэчихэд энэ бол яг нэг айхтар гар хөл өвдөөд хүндрэл гараад байхгүй. Нэг л удаа одоо энэ вакцины нөлөө үзэгдээд өнгөрнө гэж энэ талаас ашигтай юм а гэж энэ олон улсын эрдэмтэд нэлээд энэ талаар зөвлөгөө өгсөн байгаа. Хэдийд энэ томоогийн вакцина тариулах вэ? Энэ яг тарсны дараа нэг хэсэг одоо энэ томоогийн эсрэг буй өндөр байж байгаа, сүүлдээ буурдаг. Тийм учраас энэ томоогийн вакциныг яг энэ томоогийн цар тахал дэгдэлт болох үеэр одоо өмнө тариулах нь зүйтэй байдаг. За энэ томоогийн вакцины эхний тун хийснээс хойш хэдэн 7 хоногийн турш дархал өндөртэй байгаа эсрэг буйн титр. Тэгээд цаашдаас бол. Тийм учраас яг энэ томоогийн тархалт эхлэх үед вакцина товлоод хийлгсэн байвал зүгээр гэж. За зарим эрдэмтэн энэ Мартин гэж хүн энэ Мичиганы их сургууль би 10 дугаар сард тунгаа хийлгдэг. Тэгэхэд би яг өвлийн амралт буюу одоо энэ зул сар ингээд манахаар шинэ жилээр бол ингээд аялаж ах トゥ дээр очиход миний дахрал хангалттай төвшөнд хөрсөн байдаг гэж. За гэхдээ тухайн бүс нутгийн онцлогоос хамаарат за бүс нутгийн эрсдэл өндөр биш амьдарч байгаа газар одоо том төстэй их идэвхжил бага байвал за хэрв томооны эсрэг дархлын хугацааг оновчтой болгохоо хүсчээвэл дахиад 1-2 сар хүлээж 1 сар гэдэг нь 11-12 сар хүртэл хүлээж бас болдгоо. Тэгээд энд нь эмч нарын жишээ байна. Тэр нуцаа гэж хүн бол томоогийн вакцины ихчлэн 10 сард хийлгдэг бол энэ доктор Куан гэж хүн бол 11 сар хүртэл хүлээдэг. За энэ хугацаа наан цаана байхад бас анхаарах зүйл байгаа. Тухайн томоогийн тархалт ямар байгаас шалтгаалж зарим тохиолдолд вакцин хийх хугацаагаа хойшлуулах боломжтой боловч дараах энэ хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй. Вакцин хийлгэснээс хойш доор хаяж 2-7 хоногийн дараа таны биед томоогоос хамгаалах эсрэг бий үүснэ. Тэгээд жоохон хойшлуулж ятлаа одоо энэ тархал дэгдэлт эхэлцдэг, та хийлгдэг гэтэл энэ 2-7 хоногийн хооронд та өөрөө халдвар авчих эрсдэлтэй. Ханиад томоонд илүү өртөмтгий бүлгийн хүмүүс, ялангуяа өндөр настай, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд товл тунгаа хэтэрхий хойшлуулж байгаад эрсдэлд орох юм эрсдэл одоо
бас аюул бас байна гэдгийг анхаарах хэрэгтэй. За та бүхэнд баярлалаа. За хоёрын аваа хийсэн шүү. Одоо нэг